За сайн байцгаана уу? Та бүхэнд өөх өдрийн мэндийг хүргэе. Би нэг зав гарсан дээр бичлэгүүд бөөндөө. За энэ бичлэг дээр болохоор би аутизмтай хүүхдүүд ер нь яагаад ингэж олноороо төрөөд байгаа. Тэгээд аутизм гэдэг чи яг юу юм бэ гэдгийг бэлэг талаар баг зэрэг тайлбарлах гэж оролтын өөрийнхөө нэг юм баримжаалсан хүрээнд би бол бүрэн ойлгохгүй байгаа. Гэтэ ер нь ингээд би ч өөрөө аутизмтай хүүхэдтэй тэгээд хүүхдээ ажиглан бодож олсон нэг хэдхэн л юм байгаа. Тэгээд ер нь би бол эцсийн дүгнэлт хийгээг одоо ч хүртэл ажиглаад л явж байгаа. Тийм болохоор энэ бол нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй ч юм уу яг тийм юм аа гэд ингээд зооцсон юм биш шүү. Гэтэ бол яг ингээд ойлгоход хэрэг болох болов гэж бодож байна. За манай охин бол бүр гидсэнд байхасаа маш нэг юм сонин юм тийчсэн хөдөлгөөнтэй хүүхдээсэн. Тэгээ би чинь нөгөө 2 дахь жирэмслэлт байсан учраас энэ ямар сонин хөдөлгөөнтэй хүүхдээ гэж үргэлж боддогсэн. Тэгээ төрөөд харсан чинь яг тэр нөгөө гидсэнд байсан хөдөлгөөн яг мөн байгаа хгүй нэг юм аюу юм огцом ширүүн нэг юм модон юм шиг нэг юм тийчсэн хөдөлгөөнтэй. Тэгээд ерөөс нэг хүртлээ ингээл унтдгүү байн гуйлж байдаг. Тэгээд ерөөсөө ямар ч харилцаа авахгүй нүдрөө хардггүй намайг ч таньдгүй ер нь нэг тийм айгүй хэцүү ингээл яагаад байгааг нь мэддэггүй илээлдэг хүүхдээс. Тэгээ нэг хоёртойдоо ч нэг дээрдэг үдээ тэгэл гуравтаасаа нэг жоохон ухаан орж эхэлсэн байхгүй. Тэгээд тэрнээс өмнө бол ингээд яг энэ нэг ийм хүүхд байна да ч гэдэг юм нэг тийм мэдрэмж надад ерөөс төрдгөөс ямар хүүхд гэдэг нь ойлгохгүй байлаа. За би одоо ингэж бодоод байгаа. Аутизмтай хүүхдүүд жоо хүүхдүүд гэж ярихгүй би зөвхөн өөрийнхөө хүүхдтэрлээрээ яг тэгвэл би бүх аутизмтай хүүхдийг нэгдүгürt ажиглаж үзээгүй хоёрдугаар аутизмтай хүүхдүүд хайдаа хоорондоо жоохон өөр боддог. Тэр би зөвхөн өөрийнхөө охин дээр л ярьж байна. Манай охин яадаг вэ гэхээр штэ нүдэн харилцаа байхгүй сонсохдоо нэрээр нь дуудахаар хардггүй нэрээ мэддгүү гэсэн. Тийм байсан. За эн чинь одоо юу гэсэн үг гэхээр штэ 5 метрхүүгээр мэдээлэл авах процесс нь нэг тийм доголдсон гэх юм уу эсвэл биднээс өөр ихгүй одоо нүдэн харилцаа ингээд нүдэрийн мэдээлэл аваад ингээд чадсан ч юм уу те энгийн байдлаар авдаг мань мэд ч юм бол ингээд хүнтэй ярихтаа нүд рүү харна юм руу заавал тийшээ харна гэдэг юм уу энэ зүм мөн чинь бидний хувьд ингээд төрөлхөөсөө ингээд ухаан ороход сэрээстэйс байхгүй. Тэгэхээр миний бодлоор манай охины энэ зүн ухаан ороход нь сэрээстэй биш байсан байна. Одоо нөгөө ингээд хүн юм ярьж байгаад нүдрөө нь харж мэдхгүй харин бүр эсрэгээр ингээд зайлсхийдэг. Тэгэл ингээд нэрээр нь дуудахаар тэнд ингээд тохио очиж би бол очдог гэж бодоод байгаа байхгүй. Очдог. Тэр нэрээ бол ингээд ялах нь ялгажаа. Гэтэ ингээд тэрэнд хариу үйлдэл үзүүлж тэр одоо тэр миний нэрийг дуудаж ин тэр нэр нь миний нэр юм. Миний нэр учраас би хариу үйлдэл үзүүлэх ёстой гэдэг тэр сэрхүү мэрхүүн ингээд төрөхгүй байгаа юм шиг байсан юм шиг надад санагддаг хгүй. Энэ яагаад ингээд ийм байдлаар ажиллаж байсан бэ гэдэг энэ аль цэвэр бэлэгдэл шүү за. Байсан бэ гэдэг ингээд ботхоор манай охин ерөөсөө нэг хүртэл асар их уйлдаг, асар их нэг юм ширүүн огцом хөдөлгөөнтэй унтдаггүй ингээд яг энэ бүх шинжүүдийг ингээд багцлаад харах юм бол маш төгшөртэй гэсэн. Ерөөс 50 биш. Огт ингээд 50 биш. Та нар ингээд төгшөр гэдэг зүйлийг ингээд мэдэрч үтсэн бол ингээд та нар ингээд байнга сандраад байна гэж бодъё. Ямар нэг юмнаас айгаад байна гэж бод. Ингээд те. За нэг хүний хажууд байл та зүгээр ойлгохоор нэмж авч байгаа шүү. Нэг хүний хажууд байгаад тэр хүн одоо нэг бол ингээд амар гоё инээж ингэж хайрлж тэрж байгаа л тэгэл ингэж хараад эргээд харахтаа тас гэл алгадад авдаг бай. За ийм хүний хажууд байгаа хүнд бол ингээд төгшөр үүснэ тий хизээ одоо намайг хизээ тэрж чад хизээ алгадах бол хизээ гинт одоо нүдрөө маань хуруугаа хийчих бол мэдгүй тий асар ихтэй маш их ингээ аюул мэдэрсэн хүн бол маш их аюулыг үзсэн ч юм уу тэр аюулыг мэдрээд байгаа хүн бол төгшөрт тавтан штэ. Ийм хүний хажууд ингээд төгшөрт байгаад байгаа хүн чинь ямар байх вэ гэхээр хэрвээ ингээд төгшөрт зүгээр ингээд орчин гэж төсөөлж үзээ л да. Тэр хүн ингээ хизээш нааг зохиод авч магадгүй эсвэл хизээш үснээс зулгаж магадгүй хизээш нааг алчих магадгүй эсвэл гинт ингээ ийлж магадгүй яаж магадгүй мэдгүй яахыг өстэй энэ хүн л мэдэх бах би бол мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм сонирн байдал орностой хүн ингээ нэг те одоо ингийн зөв буруу ингэчүүл яах вэ гээл те тэгэл яаж чад айц төрөл тэгэл ингээл нэг хараал тиг гэл ингээл зааж мангууд нь яг яа гэдэг юм болоо те тэрийг ав гэдэг юм уу тэрийг одоо цохих гэдэг юм уу яа надад цогчвол би зодуулчих болоо одоо авчвал би зодуулчих болоо гэдэг ингээд төгшөр гэдэг чинь нэг ийм л мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр би нөгөө зөв хүмүүс ойлгомжтой тэр төгшөр гэдэг мэдрэмжийг ойлгомжтой ойлгох гэж ийм жишээ явсан шүү. Түүнээс мэдээж тэр нэрээ хүүхдийг цохиж зодоод байх хүн манай гэрт байхгүй шүү дээ. Тийм төрөлхөөс амар төгшөртэйс аахгүй төрхөөсөө бүр гидсэн тахта тийм төгшөртэйс.
Тэгэхээр нөгөө ийм төгшүүртэй байдал чинь өөрөө сэтгэлгээг ингээд амар гацалтанд оруулаад байгааг та бүхэн сая энэ жишээнээс анзаарсан баг те. Ягаа мэдгүй ингээд нөгөө хязгааргүй олон юмнаас яг аль үйлдэл шийдлийг ингээд барьж авах мэдгүй ингээд ийм төрөлцөн ингээд үйлдэлгүй гацаа ингээд ягаа мэдгүй юм зог туссан байдалд оруулаад тэгээд тэгж оруулснараа тэр хүнээс ер нь бол нэг тийм олигтой зөв үйлдэл зөв шийдэл ер нь гардггүй. Та нар анзаарчсан бол дандаа ингээд загнуусаараа тийм төгшүүр авцсан хөхөд дараа нь нөгөө ээж аавынхаа хэлсэн үгийг дандаа ингээд толгойд буруу иргэдэг юм шигтэй ингээд буруугаар хийгээд яваад байх тохиолдол. Би бас одоо би нэг юм амар загнадаг найзтайс аахгүй. Тэгээд одоо юм хэлэхээр загнуулчиндаа гэж бодоод ахаар сүүл рүү үнэхээр толгой ажиллагаа болчдөг. Тэгээд толгой ажиллагаа болоод байгаа учраас дугуйх болгондоо буруу юм хэлэл нэмж загнуулаад байдаг. Нэг ийм байдал интернет байж үзье. Ер нь бол ингээд нэг асар их дарамтанд байгаа хүмүүсийн төгшүр гэдэг юм ер нь ойлгондоо байгаа хүмүүс ч байхтай байж үзсэн хүмүүстэй. Тэгэл би ч гэсэн нэг иймэрхүү төгшөрийг ингээд хүн амтнаас нөхөр биш шүү. Манайхаа тэгээд одоо юм болгоныг миний хувийн амьдралтай холбож битээ ойлгороо зүгээр л ер нь амьдралын турш нэг тийм төгшөрт орох хүнд байдэн штэ. Тэгэл тиймэрхүү байдлаар ингээд мэдрэхэр хүний толгой ер нь жоохон ажиллагаа болдог. Ингээд сэтгэлхүйнд гацаалт үүсдэг. Тэгэд ингээд гацаалт үүсэж байгаа хүн чинь дотроо төгчдөг байхгүй. Яавал яах болоо гэдэг л бодлын дотор эргэлдээд байхаас гаднаас тэнд нэг юм байна тэрийг аваа тэгчи ингэчи гэсэн нөгөө шийдлийн улбаас өртөө тийм юунод сэтгэлгээ төрөхгүй дотроо л ингээл түгчээл одоо яах юм бол ингэх юм бол тэгэх юм бол тэгээд байл гэсэн. За нэгдүгээр тийм төгшүрт байдал надад ингээ ажиглагдсан заяа. Тэгээ хоёрдугаар тийм төгшүрт байдлаас үүсэлтэй анхаарал тогтдоггүй. Одоо би бол одоо манай охин гайг бол одоо манай охин 4 гарантай. 3 хүртэл би охиноо нэг чудаа зүгээр ингээд хөдөлгөөнгөө сууж мууж хөвч байгааг хараагүй. Нөө ADHD гэж байдаг шүү дээ. Анхаарал татмагшил хийж хөдөлгөөнд хэмгээгээд яг тэрнтэй юм шиг надад угаас санагддаг. Нэг чудаа. За юу. Тэгээд энэ нөгөө аутизмтай хүүхдүүд чинь энгийн ямыг ингээд сурахгүй даталчихгүй байгаа нь анхаарал төвлөрдгүүтэй аюул холбоотой. Яад гэвэл тэр чинь ингээд танин мэдхүйгээр хураах тэр нүдэрээ хураах, сонсголоороо хураах, үнэрээр хураах тэр юм нь ингээд мэдрэхүү нь одоо бидрийнхээс өөр ажиллана. За тэгээд нэг юм мэдээлэл авах гэсэн чинь анхаарал төвлөрөл нь бас ингээд тогтохгүй. Одоо бид нар жишээлбэл энэ рүү ингээл удаан хараад ажиглал энэ юу юм болоо энийг хар өнгөтэй гэл ингээд энийг хар өнгө гэдэг юм суралцаад байгаа байхгүй юу. Тэнгүү тэр хүүхдийн хараа хизээч энэ дэр тогтохгүй гэсэн. Ингээл энийг чарал тэрийг эндээс ерөөсөө юун дээр тогтохоо мэдгүй. Тэгээ ингээ ийм анхаарал төвлөрөхгүй байдал интерес болоод энэ хүүхдүүд чинь юм нөгөө хүчлийн хоцрогдол харилцааны бэрхшээлтэй болчоод тэгээ альва юмыг нөгөө ойлголт бүрэлдүүлж авч чадахгүй байхгүй одоо ингээд өнгийг ингээл тэ өнгөн дээр төвлөрөөд сурж явах ёстой хараад сурж явах ёстой юмыг хараанч тогтохгүй анхаарланч тогтохгүй байхаар чинь хар гэдэг өнгийг сурах гэж биднээс одоо энгийн хүүхдүүдээс илүү удаад байгаа байхгүй жишээлбэл тэгээ дээрээс нь тэрэн дээр ингээд манай охины хувьд л тэр төгшөртэй адил нэмэгдээ тийм олон юм зэрэгцчээр тэр хүүхдэд ямар суралцах чадвар байх вэ тэнгүүд тэр чинь ингээд 3 хүртэл зөнгөөрөөл ухаан орохтой ингээл амар олон юмд суралцж явах ёстой байдал ийм амар саадтай байгаа учраас тэр хүүхд чинь амар олон мэдлэгийг ингээ өөртөө хураахгүй таг хаацсан. Төвлөрөл байхгүй, дээрэс нь төгшөөртэй тэгэхээр ингээ гадагшаа хаагаад дотгошоод өгчөждөг. Тэгээд нөгөө 5 метрхүүн ийм доктортой яг ийм зөв байдлаар ажиллахгүй ч гэдэгтэй мэдгүй ажиллаж л байгаа л да харахаа харж байгаа сонсож байгаа. Гэтэ тэндээс нөгөө нэг мэдээлэл болгож хурааж авч чадахгүй байхгүй. Одоо нөгөө анхаарлаасаа болоод тэр төгшүүрээсээ болоод тэр төгшүүр анхаарал төвлөрөл хоёр нь хэвэн байсан бол тэр хүүхд миний нүд рүү хараад намайг ийм сэтгэлийн төвшөнд бодлын төвшөнд ингэж ойлгох гэж оролддог ч юм уу те ийм энгийн хүүхдийн зан аваар гарах байтал харахгүй шүү дээ. Ерөөс харахгүй ингээд нүд рүү хараач гэхээр ингээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг сэтгэлийн төвшөнд надтай харилцааг хийгээгүй улмаас нөгөө мэдлэг дутуу тэгээд ойлголт бүрддэггүй учраас ийм харилцааны дутмагшил одоо ингээ энгийн биш жоох ийм гажуудалтай дүр байдал энэ ингээд асар олон ойлголт дутуу оюун ухаан чинь одоо тарих гавал чинь ингээд багцлагдаад ингээд бие хүн бүрлдээд ирэхээр нөгөө дутуунууд нь илэрхээр нөгөө хэвийн бус тэг ингээд олон нийтийн газар ойрлдог гинт ийш тийшээ гүйчдэг юм ингээд нөгөө энгийн бидний сурцсан ойлголтыг бүрлдүүлсэн юмнууд байхгүй учраас энгийн бидний нүдээр харахад ийм санаанд багтамгүй тэг гинт яачч магадгүй ийм хүүхдүүдийг би болгоод байгаа байхгүй юу. Энэ байдал зүгээр юунаас үүсэлтэй юм бэ гэж би зүгээр их л удаан бодож үзсэн. Тэгээд хүмүүс яг вакцин гэл тэгэлтэй мэдгүй л дээ би одоо вакцины талаар үнэхээр хэлж мэдгүй байна. Зүгээр миний бодсноор бас буурлын надад санаа өгснөөр бол
нөгөө жамаасаа хит холцсонтой холбоотой байхгүй юу. Одоо бид нар бол ийм дөрвөн хан донд амьдрах гэж төрдгөө бидний удамшилт тийм мэдээлэл ер нь байхгүй. Тэгээд бид нар байглаасаа тийм мэдээлэлтэй нөгөө гентэй ч биш. Тийм учраас ингээд асар олон тэ мэдээлэл хим ингээ холтцсон тэр нь жамаасаа бүгд хол. Жамаасаа холтцсон гэхээр чинь одоо сникерс гэж хэр штэ. Тэр чинь одоо ингээд нэг юм бах цустай амтан тэ газраас ургадаг ургамлыг хэд дахин хувиргаад бүр ингээд танигдахгүй болтол нь хувиргаад сникерс болгоцсон байхгүй. Тэгээ ийм амар жамаасаа ингээд маш олон хувиргаад ингээд жамаасаа холдоо дондоошсон. Тэгээд ийм мэдээллүүд төр дүүрэн тэгээд ийм хан хэрэмтэй ингээд тийм газар ингээд төрсөн чинь одоо тэр чинь эцэг өвгдийн удамшил суцаар нь гүйж авах байхгүй юу. Сайхан жамыг таньсан тэр одоо удамшлын хүүхд төрөөд нь штэ. Тэгээ тэр төрөнгөтлээ тэр амар жамаасаа холтсон. Юу мэдтгэл өстой холион бантан шиг ийм химийн мэдээлэл дунд төрөөд байгаа байхгүй юу. Тэг химийн мэдээлэл дунд гизэндээ байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дундаас ч нэг юуг нь ялгаж яаж авч сурахаа мэдэхгүй байгаа байхгүй юу. Энэ хүүхдүүд чинь. Тэр нөгөө тэг ингээл ирээлжсэн олон юм дундаас яг юуг нь барих уу. Тэгээ юуг нь ингээ өөртөө төлөвшүүлэх үү гэдгээ мэдэхгүй байгаа учраас анхаарал нь төвлөрөхгүй. Дөр гэдэг тэнээд байна. За нэгдүгээр заяа. Хоёрдугаарт тэндээсээ төгшөр авч байгаа. За би та нарт нэг жишээ хэлсэн шүү дээ. Ингээ энэ хүн намайг зодчих магадгүй, цогчих магадгүй, эсвэл илчих магадгүй байдалд хүнд ингээ төгшөрт орно гэд. Тэгэхээр тэр нөгөө нэг удамшлын эдис бас би одоо ганцхан хүүхдэл хүүхд эцсийн хүүхд гэж хэлээ. Ер нь тэгэл төрж байгаа бүх хүүхдүүд энэ чинь хүүхд эцсийн хүүхдүүд аа. Мундаг тэ жамыг таньсан, жамын дагуух тэр хүүхд эцсийн удамшлыг тээж төрж байгаа хүүхдүүд аа шүү дээ. Тэр хүүхдүүд чинь төрөөл огт танихгүй нөгөө нэг те уул нь таньдаг газар төрөхтэйсэн баггүй ингээл уул усан дундаа төрөхтэй байсан. Тэнгүүд за хөдөөч гэсэн аутизм гэхдээ төрдөө шүү дээ. Би энийг дараа нь тайлбарлая. Тэнгүүд ингээл нэг юм те жамын дагуу байгаль ихийн юм хим дунд төрөхтэйсэн чинь 92 хураавар юу нь мэддэхгүй баахан сникерсийн дунд төрчөөд байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхд чинь тэр сникерснээс яг юу задлж ингээд ойлгож уншихаа мэдгүй зарим тохиолдолд аюулд орж ин зарим тохиолдолд цочж ин айж ин тэгээд төгшөрт орчих жоохгүй. Та нар ингээд боддоо та нар ингээд нэг хаалгаар нэгээл ороход цаана ингээд манай байрны өрөө байгаа гэж бодоод орох гээд л да. Тэгэл ингээд нэгээл орсон чинь хизээж ингээд мэдхгүй ойлгохдохгүй юу нь мэддэхгүй юм ирэлцэлсэн юм те ямар ч ингээд бидний орон зай цаг хугацаа биш нэг юм амар сони юм руу ингээд яваад орчвол төгшнөөс те яахаа мэдхгүй ингээд ингэнэстэй. Тэгэл те хурж байгаа илж байгааг одоо додж ин гэж бодд юм уу зодж байгааг хайрлж ин гэж бодд юм уу тэг яг яаж ялгах хэвтэй аль нь чайрын аль нь ч юу юм яг намайг өвдөхөд байгаа юм уу эсвэл ингээд одоо гоё илээд байгаа юм уу тэр чинь ингээд мэдгүй байхгүй яг тийм орчин төрөөд байгаагаас болоод байгаа юм болоо гэж ойлгоод байгаа. Одоо ер нь бол миний хэлсэн санаа нь энүүгээр урсж байгаа энэ удамшил энэ бидний байгаа одоо бидний бий болгосон энэ нэг олонний хэм хоёр хоорондоо авцалдахгүй. Энэ бидний удамшил чинь нөгөө байгальд тасан зогцох чадвартай. Бидний бий болгосон орчин бол байгалаас хитрхийн ондоошо холтцсон. Одоо амьд байгалыг устгахаар амьд байгальтай газар гэл баг манаа холцсон шүү. Гадаадд очиод ягаад байгаль нь ингээл сүрдэн бардам мэрнээс нэг их амьгүй ингээд байдин гэхээр тэгээд нөгөө хүний гар хүрцэн л яддаг штэ. Тэгэхээр тэр чинь ингээл хэдийн нөгөө тэр амийн сүлд мүлдэ сүлсүлтэнд ингээд байх болцсон гэсэн. Тэгэхээр нөгөө байгалийнх нь юм байхгүй. Тэгэл тэнд хүмүүс хүний гар хүрнэ гэхээр хүмүүс өөрсдөө мэдэж мод тарина, өөрсдөө мэдэж цэцэг тарина. Одоо юу гэдэг чинь тэгээд тэр чинь юм хүний оюун ухаанаар бүтээгдсэн зүйл байгалийн бүтээл биш болчиход байгаа байхгүй. Тэгээд тэр бүх мэдээлэл нь байхгүй. Химийн төвшөнд шүү. Одоо зөвөр ингээл гадаа гарахаараа уулан бол байгаа хамаагүй. Химийн төвшөнд байхгүй. Тийм учраас нөгөө нэг тэр хөдөө ч гэсэн аутизм төрөд байгаа гэдэг нь нөгөө дэлхийд даяараа байглаасаа ондоошо холтцсон. Тэгээд эн чинь хүний оюун ухаан чинь ерөөсөө нэгээс нөгөөрөө шилдэж ингээ химийн урсгалаар явдаг байхгүй. Хүний оюун ухаан ч байх те. Одоо альва бодол эргцүүлэл чинь миний тархинаас гараад чамд чиний тархинаас гараад одоо амьтанд тийм ийм эргэлтээр ингэж бие биедээ харилцан үйлчлэлд нөлөөлж явдаг байхгүй. Тэнгүүд өөдөөс нь тосж байгаа 8 тэрбум хүний юм ондоошцсон хим. Тэгээд Монголын газар нутгаас гадуур тэр дэлхийг бүрхсэн одоо нөгөө байх ёстой байранда байх олцсон байх ёсгүй юм нь байх ёстой байранд нь хүрээд ирсэн ч юм уу ийм санаа ойлгомжгүй хим ингээ ороод ирэхээр тэндээс яг юуг нь барьж авч суралцах тэр зүүн сэрхгүй амьд үлдэх зүүн сэрхгүй гэсэн. Юутай тасан зогцож яаж тасан зогцож яг яах амьдрах юм уу яах юм мэдгүй. Тийм орчинд ингээ төрөөд тэгээ зүүн сэрхгүй учраас
тэр анхаарал тутмагшаад анхаарлаа юун дээр тогтоохоо мэдгүй төгшөөрлээд юу таньж мэдгээ ойлгохгүй тийм учраас тэр нөгөө нэг нүдээр авж байгаа сонсголоор авж байгаа тэр мэдээллүүдийг зөв хэмжээнд ингээ бас задлж одоо ойлгож чадахгүй тэгээ ойлголт үүсэхгүй болохоор харилцааны бэрхшээл үүсээд ингээд хувь хүний төлөвшил нөгөө ийм бие хүн болж өсөх тэр явц нь ингээд садалт ороод байгаа юм шиг харагдаад байгаа маа. Тийм ч учраас аутизмтай хүүхдүүд энгийн зүйлийг бүр ингээд нэг бүрчлэн ойлгогдол нь тавтан зааж ойлгодог. Харин нэг сурчих юм бол тэрийгэ ингээд ямар ч асуудалгүй идэг. Жишээлбэл ингээд хоолоо халбагдаж идэх гэдгийг ингээд хүүхдүүдэд зөнгөрөөл хичдэг байхгүй. Аутизмтай хүүхдүүд халбахыг бариулаад энүүгээр ингэж хутгаад тэгээ ам руугаа игээд зажлаад залгина гэдгийг ингээд гарыг бариулж байгаа халбахыг бариулж байгаа гарнаас нь ингээд хөдөлгөөл ингэж заадаг. Бүр олон удаа зааж сурна. Яагаад гэвэл тэр хүүхдүүд тэр халбах гэдэг ойлголт байхгүй, халбгаар хоол хутгаж ийн гэдэг тэр хутгах гэдгийг ойлгохгүй тэгээ ам руугаа игээд одоо зажлаад тэр хоол идэх гэдэг ойлголч баг байхгүй явж иж болно. Яагаад гэвэл тэр 3 нас хүртлээр тэр асар олон мэдээлэл ингээ хураацсан байх хэвээр юу ч хурааж чадаагүй юм чи яаж үрэх юм тэр ойлголт нь байх вэ? Тэг ингээ нэг юм энгийн юм ингээ олон заалгаад ирэхээрээ нэг юм бүрлдэж эхлэв шүү дээ. Энэ чинь халбаг гэж ойлгохгүй ч гэсэн ингээ хутгаад хутгаж байгаа учраас энэ дэр тогтоод тэр нэг ам руу орж байгаа юм нэг тархины детальчилсан юм ойлголтууд ягаад ер нь те нэг хоол харагдвал энэгээр ингээ хутгаад идэж болох юм байна гэдэг ойлголт нь бүр ингээ шатараалтай зааж ингэж хажууд нь дадалжуулж ийж тэгээд нэг юм бүрлдэж байгаа байхгүй. Гэхдээ миний бодлоор яг би зөвхөн хүүхдтэй ингээл бүх юмыг одоо нэг ABA сургалт мургалт гэл тэд нар чинь ингээл яг ингээл нэг бүрчлэн зааж өгдөг байхгүй. Одоо жишээлбэл тодорхой ойлголтуудыг бүрдүүлэхэд бол эхлээл дүрс ялгах, өнгө ялгах, ижил дээр ижлийг тавих, даган дуурайх чадвар гэл ингээд жижиг чадваруудыг хөгжүүлээд байгаа чинь тэд нар чинь нөгөө ойлголтын суурийг дэвсээд байгаа юм билээ л. Тэгээд жижиг чадваруудыг бүрдүүлж агаад нэг багцраад ирэхээр гинт нэг өсрөнгөө нэг том үйлдэл хийдэг ч юм уу те. Одоо өсрөнгөө том үйлдэл хийхэд нь хэл яриа орж байна. Хэл яриа ярих тэр төвшөнд хүрэх хэмжээний ойлголтын толгой дотор байхгүй яаж ярихгүй тэр аяг гэдгийг юу юм бэ гэдэг тэр ойлголтыг ойлгож ишл тэр хүүхдийн амнаас аяг гэдэг үг гарахгүй. Тэгээгүй тохиолдолд зүгээр юм точиг дагаж хэлж магадгүй. Гэхдээ тэгж хэллээгээд тэр чинь ингээд харилцаа болгож ашиглаж чадахгүй гэсэн. Одоо ойлголтуудыг л ингээд жижиг сажигч болоо ингээд ойлголтуудыг багцлаад ингээд сургаж чадах юм бол тэр ойлголтууд нэгдээд ирэхээр хүсээгүй л ярьчихна. Тэр суурийг бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй юу. За тэгээд нэг ийм л юм бодсон юм да. Тэгээд яг энэ жамаасаа холцсон энэ хүү байдал маань байглаасаа холцсон байгалаа хэтэрхий дайсагнсан устгасан энэ хүү байдал маань угаасаа бидний оршуутай эргээд холбогдох нь тодорхой. Энийг бол ингээд жамыг ойлгодог, жамаа дагдаг хүмүүс те жамаа дагдаг зүн сэрсэн хүмүүс бол угаасаа ойлгоно те бид нар ингээл устгаалах юм бол эргээд бидний толгой дээр бидний оршихуй дээр л бууж ирнэ. Тэгэхээр эхнээсээ бууж ирсэн л одоо энэ аутизмтай хүүхдүүд юм болоо гэж би бодод байгаа байхгүй. Тэгээд ер нь энэ байдал ингээд энэ чигээр үргэлжлээд байх юм бол цаашдаа цаг улам хэцүү болно мэдгүй дайндаа ч хүмүүс улам тэнгэрч байгаа те тэнгэрсээр байгаа тэгэл дайндаа ч болно мэдгүй идэх хоол уух ус ч хэцүү болж магадгүй те төрж байгаа хүүхдүүд нь чи юм байна энэ хүүхдүүд магадгүй олширч магадгүй тийм болохоор бид нарт ингээд жамаа таниулах жамаа дагах буцаад нэг юм өв соёлоо сануулсан сэргийх зайлшгүй шаардлага байгаа нийт олноороо нийт олон даяараа өөрсдийгөө засаж ингээд нийт олныхоо сэтгэлгээ тарих сэтгүүг нь засаж энэ байгаль ихтэй учруулсан хор хохирлоо буцааж залруулж байж одоо бидний оршихуй тайван болохоос яг энэ байдлаараа бол бид нар нэг хийж мэд тэ шинжлэх ухаанд найдаад ах юм байхгүй улам л танигдахгүй мэддэггүй өвчнөд газар авдаг ч юм уу улам л өр хүүхдүүд дээр янз бүрийн бууж ирдэг ч юм уу улам л эдийн засаг хэцүү болдог ч юм уу улс төр нийгмийн байдал эвгүүддэг ч юм уу ийм ирээдүйд тосоод байна. Тэгэхээр зүн сэрсэн бол хийрхэд нисэдэлгүй те зүн сэрээгүй бол шинжлэх ухаанаар хайрцаглаад байлгүй зүгээр ингээд байглаасаа жам ёсноосоо байх ёстой байранда байх ёстой маа л гэдгийг ингээд ойлгоод тэгээд нийтээрээ энэ ойлголтоо бие биедээ түгээх одоо их ажлыг хийх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд бидэнд тийм их тэ ингээл сайхан алмаарай л байж байгаа цаг хугацаа байгаад байгаа гэж би л бодохгүй байгаа. Та бүхэн юу гэж бодож байна? Бас комментээр үлдээгээрэй. Тэгээд өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.